Сайн байцгаана уу? Бизнесийн сургуулийн маркетинг худалдааны тэнхимийн багш Утгах Жаргал байна. За, улсын хэмжээнд гарсан нөхцөл байдалтай холбоотойгоор Монгол Улсын их сургууль өнөөдөр сургалтаа цахим хэлбэрээр явуулах ийм шаардлагатай тулгарчихсан байгаа. Цахим хичээлтэй холбоотой зарим нэг туршлагаа хуваалцаж өгөөч гэж ингэж хүссэн байгаа. Гэхдээ би өнөөдөр та бүхэнтэй туршлага гэхээсээ илүүтэй тохиолдсон бэрхшээл, мөн оролдлогууд, ер нь цаашдаа яаж хийвэл илүү үр дүнтэй зүгээр байх вэ гэсэн ийм саналуудыг та бүхэнтэй хуваалцъя. За, хамгийн ихэнд тохиолдсон бэрхшээл бол бүх слайдаа дахиад бэлтгэх, яриатайгаа зэрэгцүүлэхийн тулд анимашн хийсэн. За, танхимд хичээл зааж байгаа үед бол багш бол нэг слайдн дээр өөрийнхөө ярианы хурдыг тааруулаад мөн хичээлтэй холбоотой жишээнүүдийг аваад тайлбарлаад ингээд хүссэн хэмжээгээр богиносгож бас ингээд урт болгож болдог. За, онлайн хичээлийн хувьд бол цагтаа нэлээд баригдаж байгаа. За, тийм учраас нэг слайдн дээр бүх текстээ харуулчаад тайлбарлаад байх нь бас сонсож байгаа хүмүүсийн хувьд нэлээд залхуутай байх магадaltaй учраас энийг бол ингэж хийсэн байж байгаа. За, тухайлбал жишээ харуулъя. За, энэ дээр хувь эргэлэгчийн худалдаа авах процесс гэдэг. За, тэгэхээр энэ хувьд бол 2 болон 3 дугаар шатыг бол бид энэ дээр анхаарах хэрэгтэй гэж авч үзээд. За, яг иймэрхүү байдлаар ерөнхийдөө хийсэн. За, дараагийн нэг бэрхшээл бол яхаарахгүй төсөөлж байснаас маш их цагийг бол багшаас авсан. За, лекцийн материалаа цахим хичээл зориулаад шинжилж байгаа. Видео хэлбэрт оруулж байгаа. За, аль нэг платформ дээр байршуулж байгаа. За, хичээл тохирсон даалгавар боловсруулах. Түүний дараа оюутан бүрийн даалгаврыг шалгах, хариу өгөх, эрс бүртгэх, дүгнэх гэх. Тэгээд яг эдгээр ажил маань үндсэндээ нэг 90 минутын хичээл бол багшийн хувьд эхэндээ юм онлайн хичээл явуулах туршлага багтаа улмаас жишээлбэл миний хувьд 1-2 өдрийг бол авч исэн. За, дараагийн нэг зүйл бол ганцаараа ингээд хоосон агаарт ярих. Оюутангүйгээр. За, энэ бол нэлээд хэцүү санагдчихсан. Дараагийн зүйл бол яг өөрийн дуу хоолойноос нэлээд эвгүүцэх. Тэгэхээр ер нь бол маш олон хүмүүс өөрийн дууг сонсохдоо нэлээд эвгүүцдэг юм байна. Тэгэхээр энэ бол нормал нийтлэг байдаг ийм зүйл учраас хийхээс өөр аргагүй байдалд бол хүрж байгаа. За, дахиад дараагийн нэг зүйл бол яг айдас төрж байгаа бичлэгэн дээр. Тэгэхээр буруу яривал яах вэ? Үгийг буруу сонгуул яах вэ? Энэ маань ингээд бичигдээд үлдчихэж байгаа учраас багшийн хувьд нэлээд биеэ байрах, цэгнэх ийм байдал бол танхимын хичээлтэй харьцуулахад бол хамаагүй илүү гарч ирж байгаа. За, иймэрхүү төрлийн бэрхшээлүүд бол нэлээд их байсан. За, цахим хичээлийн явцын хувьд яаж явуулсан бэ гэхээр хэрэглэгдэхүүний хувьд бол ерөнхийдөө компьютер, за микрофонтой чихвч, гар утас гэх мэт маш энгийн зүйлс бол хэрэгтэй болж байгаа. За, миний хувьд бол би нэг ийм жижигхэн микрофон захиад авсан $10 байсан баха. За, ерөнхийдөө одоо бол энийг хэрэгжилж байгаа. За, хэрэгтэй програм аппликейшны хувьд бол Lumen дэлгэц бичдэг ийм програм байгаа. За, Super Screen Recorder гэж байна. За, энэ бол гар утсан зориулсан аппликейшн, маш амархан, хэрэглэхэд амархан аппликейшн байгаа. За, YouTube, видео эдитер, за, Loom, за, Super Screen. За, Loom-ийг нэг жоохон ярив. За, Loom-ийн хувьд бол шууд өөрийнхөө Google ID-гаараа, Gmail ID-гаараа нэвтрээд орох боломжтой. Дахиад шинэ ID үүсгэхгүй. За, ингээд орсон тохиолдолд энд бол new video гэж ийм товч байгаа. За, энийг дараад тэгэхээр баруун дээд буланд бол энэ цонх гарч ирнэ. Дэлгэцээ камертай харуулна. За, зөвхөн дэлгэцээ харуулж болно, зөвхөн камера харуулж болно. За, full desktop буюу өөрийнхөө компьютерийн дэлгэцийг тэр чигээр нь харуулах уу, эсвэл тодорхой нэгэн аппликейшнийг харуулах гэсэн сонголттой. За, ерөнхийдөө full desktop-ыг бол сонгож хийж байгаа. За, энэ дээр дарсны дараа дахиад энэ зүйлийг асуудаг. За, энэ бол entire screen буюу нөгөө дэлгэцээ бүтнээр нь харуулах уу, application window байх уу гэдэг дээр. За, би бас ерөнхийдөө энэ entire screen гэдгийг бол сонгодог. За, ингээд бичлэг эхлэх үед яг доод хэсэгт ийм зүйл бол харагдана. За, энэ бол бичлэг бол эхэлж байгааг харуулж байгаа. За, энийг hide хийгээд нууж болно. За, яг энэ ингээ эхлэхдээ 3, 2, 1 гэд тоолоод эхэлдэг. За, ингээд бичлэг маань бичигдээд дууссаны дараа энэ бичлэгийг даунлоод хийж авч болно. За, устгаж болно. За, аль эсвэл
линкийг нь аваад оюутнууд руугаа шууд явуулж болно. Эсвэл линкийг нь явуулахдаа тодорхой пассвортыг хийж болдог байгаа. За мөн одоо шаардлагагүй хэсгүүдийг таслах ийм одоо боломжуудтай. За миний хувьд энэ улиралд орж байгаа 3 хичээлийн одоо яг явагдаж байгаа 2-ын нь хувьд лекцүүдээ онлайн хэлбэрт шилжүүлээд оюутандаа хүргэж байгаа. За энэ хичээлийн хувьд бол 47 оюутан суралцдаг. Одоогийн байдлаар үндсэндээ 3 лекц маань 47, 43, 35 гэсэн ийм одоо урттайгаар видеонууд болоод хүргэгдсэн байгаа. За энэ хичээлийн хувьд буюу одоо дэлгэцэнд харж байгаа энэ хичээлийн хувьд хамгийн ихний лекц байсан. За тухайн үед миний компьютер дээр асуудал гарсан байсан учраас түрүүн ярьсанчлан гар утсаа ашиглаад гар утасны дэлгэц бичгчээр энэ хичээлийг бол бичээд хүргэсэн. За дараагийн маань хичээл бол маркетингийн үндэс хичээл 120 оюутан бол үздэг. За энэ хичээлийн хувьд мөн ялгаагүй гар утсаараа бичсэн. За сүүлийн явуулсан лекцийг бол за Loom-ээр бичээд ингээд хүргэсэн байгаа. За эхний видео хичээлийг явуулсны дараа оюутнууд маань үнэхээр тэр хичээлийг маань үзэж чадсан уу? Үзсэн бол ойлгомжтой байсан болов уу? Урт санагдсан байна уу? За аль эсвэл одоо энэ хэлбэрэнд тэднэрт таарч гэнэ үү үгүй юу гэдгийг мэдэх ийм шаардлагатай тулгарсан. За тийм учраас санал асуулгыг бэлтгээд Google формоор дамжуулаад оюутнаасаа авсан байгаа. За энэ санал асуулгын зарим үр дүнг та бүгдтэй хуваалцъя. Эхний лекцийг өгсөн линкийн дагуу үзэж чадсан уу гэсэн энэ асуултанд бол 77% нь бол үзэж чадсан гэж хариулсан. Хариулсан 24% нь бол үзээгүй байсан. За яагаад үзээгүй вэ гэхэд линк нь бол болохгүй байсан. 2 сарын 5-нд даалгавар явуулах үед даалгавар явуулах хэсэг ажиллахгүй байсан. За тийм учраас таны мэйл хаяг руу явуулж болох уу ч гэдэг юм. Хөдөө орон гэр байдаг учраас болоогүй. За алдаа заасан интернетгүй газар байдаг. Тийм учраас үзэж чадаагүй гэх мэтчлэн ингэж хариулсан байсан. За эхний лекц ойлгомжтой байсан уу гэдэг дээр бол 1-5 хүртэл оноо өгүүлсэн байгаа. За 31% нь бол их ойлгомжтой байсан гэж хариулсан. Харин 8.6% нь бол ойлгомжгүй байсан гэж ингэж үзсэн байна. За энэ хичээл хэр урт санагдсан бэ гэж ингэж асуусан. За тэгээ энд бол 28 оюутан буюу 40% нь бол боломжийн. За 18.6% нь бол урт байсан гэж хариулсан байгаа. За энэ хичээл маань нэг 40 орчим минутын хичээл байсан. За урт санагдсан бол таны хувьд хэдэн минут байвал боломжтой байх вэ гэхэд 30 хүртэлх минут гэдэг дээр 54.5% нь. За 10 хүртэл минут гэж 7.3% хариулсан байгаа. За хичээлийг цаашдаа ямар байдлаар одоо судлах сонирхолтой байгаа вэ гэж асуусан. За багшийн тайлбартайгаар видео хэлбэрээр, багшийн тайлбаргүй шууд PDF хэлбэрээр гээд. За мэдээж хэрэг оюутнуудын маань 92.9% нь багшийн тайлбартайгаар видео хэлбэрээр үзмээр байна гэж саналаа илэрхийлсэн байгаа. За хичээлийг ер нь цаашд ямар хэлбэрээр сурах вэ? За мөн одоо ямар платформын тусламжтайгаар сурах вэ гэдэг дээр за CC системийг бол 77.1% мэдээлэл CC систем бол явах ёстой гэж үзсэн. За үүн дээр нэмээд Microsoft Teams за энийг бол 27.1% бол хариулсан байгаа. За дээр нэмээд Google Classroom гэсэн энэ сонголтуудыг эхний 3 сонголтыг бол хийж өгсөн. За сүүлийн 2 энэ 2 үгийг бол оюутан өөр оруулсан байгаа. Би бусад гэдгээр оруулсан энэ хэсэг дээр за энэ бол оюутан ямар нэгэн байдлаар зайны сургалтаар явах нь одоо хэцүү байна. Зайны сургалт нь үр дүнгүй байна гэсэн ийм 2 хариултыг бол оюутан өөр оруулж өгсөн байсан. За мөн одоо хичээлтэй холбоотой өөр санал хүсэлт байна уу гэж та асуултыг асуусан байгаа. За ер нь бол цахим хичээл жоохон төвөгтэй байна. Хөдөө орон нутагт байгаа учраас даалгавраа бүгдийг хийчээд нийтдээ газар руу явах ч гэдэг юм уу. За тийм одоо хүндрэлүүд гарч байгаагаас одоо ойлгомжтой байна. За хөдөө орон нутагт суурь нийт байхгүй болохоор олон дахин дата авах, нийт удах гэх мэт хүндрэл байна. Хичээлийг таалагдж байна. Баярлалаа багшаа гэд интернетэд холбогдохтой холбоотой нэлээд одоо саналууд бол орж ирж байсан. За мөн одоо CC системээс бусад хэлбэрийг нь яг оюутан сайн мэдэхгүй байна гэсэн байгаа. За лекцийг сонсож чадаагүй учраас лекцийн талаарх үнэлгээг одоо өгөх боломжгүй байсан. Хөдөө орон нутагт байгаа учраас гэрийн даалгаврыг өгөхдөө эрсцийн хувьд мөн одоо даалгаврын хувьд уян хатан хандаж өгөөч гэсэн байсан. За нөхөж одоо хурааж авах талаар ер нь дараа нь ингээ бодолцож үзээч гэсэн байгаа. Багшаа мэйл хаягаа өгөөч, даалгаврын хугацааг утсах уу, утсаар CC нэвтрэхэд хичээлийн журнал гэдэг хэсэг харагдахгүй байх зэрэг асуудал тулгарч байна.
За тийм учраас мэйлээр даалгавраа явуулсан гэсэн байгаа. За энэ дутуу байгаа энэ онлайнаар сурах хүчиг байдаг бол өгөөч гэж явуулсан байгаа. За тэгээд энэ дээр бол одоо даалгаврын хугацаа бол тодорхой байх ёстой байна. За тиймэр заавал даалгавар явуулах ёстой юу? Хугацаа нь бол их богинохон байсан гэсэн ийм одоо хариултууд байсан. За үүний дараа дахиад нэг асуулга авч үзсэн байгаа. За мөн ялгаагүй Google формыг ашиглаад асуулга асуусан. За энэ удаад бол юуны тухай асуусан гэхээр яг Teams гэдэг хаягаа мэдчихэж байгаа мó? Одоо сургуулиас аль биесээр өгсөн хаягаа. За тэгээд мөн одоо энэ хичээл зөвхөн багш нэг даалгавар юм уу лекц явуулдаг, оюутан буцаагаад ямар нэгэн байдлаар гүйцэтгэлээ ирүүлдэг. За яг ийм байдлаар ингэж яваад ах юм уу? Эсвэл харилцан ярилцаад багаар ажиллаад хилцүүлэг ийм байх ёстой юу? За мөн одоо оюутан яг хаана байна? Интернет хэрэглэх боломж нь ямар хуу байгаа вэ гэдгийг мэдхийн тулд тодруулахын тулд дараах асуултуудыг бол асууж өгсөн байгаа. За 76 оюутан энэ асуулгад бол хариулсан. Уг нь бол 120 байх ёстой. За энэний бол 55.3% нь бол хаягаа мэдчихсэн. Аль биесийн хаягаа. Харин 44.7% бол нэлээд өндөр тоо. Эднэр бол одоо Teams-ийн хаягаа одоо болтол одоо мэдэхгүй байна гэж хариулсан байгаа. За ер нь одоо багаар ажиллах, хоорондоо харилцан ярилцах, хилцүүлэхийг шаардлагатай байна уу гэхэд 72.4% нь тийм ээ. За үлдсэн 27.6% нь бол үгүй гэсэн байна. За байршлын хувьд бол ихэнх оюутнууд маань хөдөө орон нутагт байгаа юм байна. 60.5% нь. За 39.5% нь бол хотод байгаа. За интернет хэрэглэх боломжийн хувьд бол ер нь бол давгүй. За нэг 9.2% бол хүнд гэж хариулсан байгаа. За 13.2% бол ер нь бол маш боломжтой гэж хариулсан. За энэ дээр бол харилцан одоо хэрвээ хамтын ажиллагаа явуулах юм бол CC-гээс гадна тийм ээ ямар одоо платформыг ашиглах сонирхолтой байна вэ гэд хоёр сонголттойгоор асууж үзсэн. За энэ дээр бол Teams-ийг бол илүү хэрэглэх сонирхолтой байна. Teams-ийг хэрэглэе гэж хариулсан байгаа. За дээр нь нэмээд бас нэг асуултыг нэмж өгөөд асуусан. Улсын хэмжээнд үүссэн одоогийн нөхцөл байдлын талаар сайтар ойлгож байгаа гэдэгт чинь итгэж байна. Аль аль талаасаа хичээж чармаах хэрэгтэй болж байна. Тиймд боломжит бүх гарц шийдлийг хайж байна. Багш нарт ч онлайн хичээл заах нь танхимын хичээлээс хамаагүй илүү цаг шаардаж байгааг та бүхэн сайтар ойлгоно гэд. За энэ талаар ингээд асууж үзсэн оюутнуудаас. Яг одоогийн нөхцөл байдлыг та нар юу ойлгоод байгаа мó гэж. За тэгсэн 98.7% нь бол ойлгож байна. За харин 1.3% буюу нэг оюутан бол ойлгохыг хүсэхгүй байна гэж ингэж илэрхийлсэн байгаа. За мөн одоо өөр санал байгаа юу гэж асуусан. За 70 хэдэн хүнээс маань 40 хүн бол ингээд задаагаар саналуудаа бол ирүүлсэн. За ямар оноо авч байгаагаа мэдээд ингээд явцын донд мэдээ тэгвэл зүгээр ээ багшаа оруулж өгөөч гэсэн байгаа. За харилцах, ярилцах шаардлага байгаа ч гэсэн багаар ажиллахад хүндрэлүүд гарах магадaltaй учраас танхимын хичээл эхлэх хүртэл багийн ажлыг өгөхгүй байхыг хүсэж байна гэсэн. За иймэрхүү хүсэлтүүд бол нэлээд хэд ирсэн байгаа. За нөгөө Teams-ийн ID-г мэдэхгүй байгаа. Хэрвээ групп нээж хамтран ажиллахаар болвол Teams дээр гэхдээ ажиллая гэсэн саналтай байна гэсэн байгаа. За миний хувьд аль ч платформыг ашиглах боломжтой байгаа учраас хоёулангийн зүйлийг мэдчихлэн сүлжээ муу байгаа. За эхний лекц маш ойлгомжтой зэгцтэй байсан. Аудио хэлбэрээр давхар байвал илүү ойлгомжтой юм шиг санагдсан. Баярлалаа гэсэн байгаа. За хичээлүүд таалагдж байна. За энэ дээр бол Google Classroom-ийн кодоор орох гэсэн боловч буруу код байна гэсэн. Ерөнхийдөө Google Classroom-ыг нээгээд нэг кодыг би оюутан руу явуулж үзсэн байна. Гэхдээ би буцаагаад итгэхгүй болгосон. Яагаад тэгэхээр эхлээд одоо асуулга авах хэрэгтэй юм байна гэж ингэж үзсэн байгаа. За тэгээ багштайгаа илүү их нээлттэй харилцаа үүсгэмээр байна гэсэн байгаа. За иймэрхүү одоо зүйлсийг бол оюутнууд маань хэлжээсэн. За оюутнууд мөн ялгаагүй маш олон цагаар сууж семинарын хичээлээ хийх даалгавраа гүйцэтгэх хэрэгтэй болж байгаа. Хөдөө орон нутагт байгаа оюутнуудад интернет маш хэрэг болж байна гэсэн. За аудио буюу дуу, хоолой бичлэгтэй ийм тайлбартай авмаар байна. Учир нь ихэнх лекцүүд PPT хэлбэрээр ирж байгаа. Багшийн одоо нэмэлт тайлбаргүйгээр ойлгоход бэрх гэж оюутнууд үзэж байна. За иймэрхүү байдлаар ингээд оюутнууд бол өөрсдийн саналыг буцаагаад ирүүлсэн нь эргээд одоо оюутнуудыгаа ямар байдалтай байгааг төсөөлөхөд нэлээд одоо тусалцаа болж өгсөн байна.
За ингээд санал дүгнэлт хэсэг рүү оръё. За нэгдүгээрт онлайн хичээлийн урт нь ямар байх вэ? За энэ нэлээд чухал асуудал байгаа. Бидний танхимын хичээл бол 90 минут явагддаг. За онлайн хичээлийн хувьд бол 90 минут өгөхөд бол нэлээд хүнд. Ер нь 30 хүртэл минут бол их боломжийн байна гэж үзэж байгаа. Оюутнуудын хувьд ч гэсэн мөн ялгаагүй. За энэ 30 минутыг бол яг боломжийн хугацаа гэж ингэж үзсэн. За харин хүмүүсийн анхаарал төвлөрөх байдал бол ерөнхийдөө 15 минут хүртэл ч юм уу дунджаар байдгаа гэж үзэх юм бол 30 хүртэлх минутынхаа хичээлийг багш 2 удаа 15 минутаар хуваах, аль эсвэл 30 минутынхаа хичээлийн дундан дахиад завсарлагыг өгөх. За зогсоорой, түр амс хийгээрэй ч гэдэг юм уу, эсвэл дэд сэдвүүдээр нь хуваах. За ийм байдлаар бол өгөх боломжтой юм шиг ингэж санагдсан. За дараагийн нэг зүйл бол даалгаврын хугацаа байгаа. Дээр нэмээд хүнд байх уу, хөнгөн байх уу гэдэг дээр нэлээд анхаарах хэрэгтэй. За нэгэнт сургуулийн хувьд бол 7 хоног болгон багш лекцийг оруулж гинэ үү, даалгаврыг оруулж гинэ үү гэж ингэж харж байгаа. За энэ тохиолдолд бол багш автоматар бас олон даалгавар явуулахын магадлал байгаа юм болов уу гэж багшийн хувьар үзэж байгаа. Гэтэл хэрвээ оюутнууд нэлээд хөндөвтөр даалгавар өгсөн тохиолдолд хугацааг бол яхаарахгүй нэмж өгөхгүй бол оюутнуудын хувьд дунджаар нэг оюутан 6-аас 7 хичээлийг үзэж байгаа учраас за эндээс болоод нэлээд стрессдэх, бухимдах асуудал үүсэж байна. За багаар гүйцэтгэх даалгаврыг харьцангуй бага өгвөл зүгээр юм шиг санагдсан. Гэхдээ яг бидний чиглэлийн хичээлийн хувьд, за бусад чиглэлийн хичээлүүдийн хувьд бол би яг сайн хэлж бол мэдэхгүй байна. За хугацаа болон оюутан ер нь ямархуу дүнг явцтай аваад байгаа вэ гэдгийг буцаад оюутан мэдхийг маш хүсэж байгаа. Яагаад гэвэл хурж ирээд шууд багшаас асуух боломжгүй. Нэгэнт алсын зайд байгаа учраас энэ нь оюутны хувьд нэлээд чухал ийм асуудал болж байна. За сургуулиас энэ талаар удирдамж өгөх юм бол багш нарын хувьд бол бас хэрэгтэй байгаа. Хоёрдугаарт оюутантай тогтмол харилцаа холбоо үүсгэх. За тогтмол харилцаа холбоо үүсгэнэ гэдгээр байнгын мэдээж онлайн байх боломж байхгүй багш нарт. За мөн багш магадгүй онлайн харагдаад байгаа гэдээ хариулах боломжгүй байх ч юм уу, ийм ч гэсэн тохиолдол бол байгаа. Нөгөө талаас бол оюутан багштайгаа ингээд нэгэн цахим хичээл юм чинь байнга холбогдоод ингээд харилцаад байх сонирхол байгаад байдаг. Тэгэхээр энийг бол оюутанд зөвлөгөө өгөх цаг гэж байдаг. Бид нар танхимын хичээл хийхдээ яг түүнтэй адилхан багш болгон оюутанд зөвлөгөө өгөх цагаа 7 хоногийн тэддэх өдөр. За тэдэн цагаас тэдэн цагийн хооронд гэж ингээд тодорхойлж өгөх юм бол тухайн цагтаа оюутантай харилцах, зөвлөх, чиглүүлэх, асуултанд нь хариулах ийм боломж бол бүрдэх юм байна. За энийг бол албажуулах бол их зүгээр юм байна гэж ингэж бодсон. За мөн CC системийн хувьд бол шууд оюутны даалгавар дээр коммент өгөх боломжгүй байдаг. Тийм учраас Teams болон Classroom-ыг ашиглаж хэлцүүлэг хийх ийм шаардлагатай болж байгаа. За албан ёсны даалгавар, хичээл, зарлал зэргийг бол CC системээр өгөх нь бол хамгийн баталгаатай. За миний хувьд сошиал медиаг хичээлд хэрэглэхээс аль болохоор татгалздаг. За мэдээж хэрэг яг өнөөдрийн байдлаар бол маш олон оюутнууд бүгд Facebook-т холбогдчихсон. Facebook дээр өөрсдөө группүүдийг үүсгээд ингээд байж байгаа. За гэхдээ яагаад Facebook-ыг хэрэглэхгүй байвал зүгээр үү гэдэг дээр би өөрийнхөө зарим нэг саналыг хэлье. За энэ бол албан бус харилцааны гэхдээ маш олон хүнийг хамарсан том сүлжээ. Албан болон хувийн харилцааг холих боломж бол Facebook дээр маш их байдаг. Тэгээд хүмүүс сатаардаг. За ялангуяа багштай ярилцж байхдаа ч гэсэн өөр хүмүүстэй давхар харилцаж явах ийм боломжийг нь бол бүрдүүлсэн ийм орчин байдаг. За дээр нэмээд түрүүн хэлсэнчлэн ерөөсөө багшигаа ногоон байгааг харах юм бол ерөөсөө шууд ороод ирдэг. Хэдэн цагт ч хамаагүй шөнийн 2 цаг 3 цагт ч хамаагүй орж ирдэг. Тэгээ хариулахгүй байх юм бол за энэ багш хариулахгүй байна. Асуусан юмд маань хариу өгсөнгүй ч гэдэг юм. За ийм байдал бол бий болж ирдэг байгаа. За дээр нэмээд нэг зүйл бол багш нар CC-г ойлгохтой хэрэгэлдэг. За энийг би яагаад ингэж тавьсан бэ гэхээр энэ бол яг миний хэлж байгаа үг биш юм байна. За энэ бол манай оюутнууд бакалаврын болон магистрийн бүх шатны оюутнууд фокус группийн үеэр маш олон удаа ингэж орж ирсэн ийм коммент байгаа. Өөр үгээр хэлбэл багш нар өөрсдөө их идэвхтэй хэрэгэлдэггүй учраас бид нар хэрэгэлдэггүй. Зөвхөн хичээл сонгох үедээ дүнгээ харахтаа хэрэгэлдэг гэж ингэж хэлсэн байгаа. Тэгэхээр MOST бол нэгэн албан ёсны систем байгаа. Тийм учраас энэ системээ хэрэглэх
энийгээ эргэлтэнд оруулах дээр бид нэр илүү их ажиллах ёстой. За муусын багш нар өөрсдөө зөвхөн фэйсбүүкээр ингээд ажиллаа явуулаад өөрсдөө ингэж одоо ийм байдгаа гэсэн шүүмжүүдийг нэлээх сонсч байсан учраас аль болохоор би бол татгалздаг. За анханаас нь сайн одоо фэйсбүүкээр ажиллахгүй гэдгийг бол хэлдэг байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн одоо миний хувьд ярьж байгаа ийм зүйл байгаа. Та бүхэн бас авахыг нь аваад хаяхыг нь хаях бах. За CC мэдээж бүрэн төгс болоогүй. Гэхдээ оюутнуудыг багштай холбодог цорын ганц албан ёсны холбоос байгаа. Тийм учраас ямар ч тохиолдолд CC-г бол одоо хэрэглэх шаардлагатай. За тэгээд CC-гийн одоо дутууг нөхөөд хэрэглэх ёстой дараагийн платформуд бол яг аргагүй Teams, тэгээд Google Classroom байгаа. За саяхан ч гэсэн Twitter дээр одоо ихтэй сургуулийн багш нар онлайн хичээл заах чадваргүй. За яг ийм сургалтанд зориулсан платформуд байхад тэдгээрийг хэрэглэж мэддэггүй. Харин гайхалтай нь одоо Z generation ч гэдэг юм уу оюутнууд бол маш их амархан хэрэглэдэг гэж ингээд Twitter дээр явж байсан. Тэр доор маш олон хүмүүс одоо ичмээрийн арайчтай ч гэдэг юм иймэрхүү юмнууд байсан. Тэгэхээр энэ бол яг миний одоо хувь хүний бас нэг юм зарчим гэх юм үзэл бодол байж болно. Гэхдээ өнөөдөр та бүхэдтэй бас хуваалцах ингээд хүсэж байгаа. За дараагийн нэг зүйл бол сүлжээгүй газар байгаа оюутнуудын нийт тоог олж тогтоох. За энэ тохиолдолд өөр одоо оновчтой ямаргүй шийдэл байж болох вэ гэдгийг за удирдлагын зүгээс болон багш нарын зүгээс олох шаардлагатай юм шиг ингэж санагдаж байгаа. За ер нь хичнээн оюутан яг сүлжээгүй байгааг олоод за мөн одоо дата хэрэглэхэд ямархуу хүндрэл байгааг за энэтэй холбоотой бол нэлээд асуудлууд бол явж байгаа. За дээр нь нэмээд оюутнууд манд компьютергүй байх боломжтой. Компьютергүй хүмүүс бол даалгаврыг ингээд гүйцэтгээд шивээд буцаад багш руу явуулахад бол нэлээд асуудалтай. Гар утсан дээрээ хийнэ гэдэг бол амархан биш. За мөн одоо ухаалаг утасных нь боломж нь хэрэг байгаа вэ? Том файлуудыг даунлоод хийгээд татаад тэгээд үзэх боломж нь хэрэг байдаг болоо гэдгийг бас бид нар нэлээд анхаарал харж үзэх шаардлагатай юм шиг санагдсан. За эцэст нь бид нар 3 одоо хэлбэрээр онлайн хичээлийг оюутнуудад хүргэх боломжтой гэж харагдаж байгаа. За хамгийн эхнийх нь бол мэдээж PPT-ийн дээр voice уншиж байгаа багш нар нэлээх байгаа бах. За аль эсвэл одоо энийг дахиж видео одоо контент болгоод ингээд YouTube юм уу өөр одоо платформуд дээр байршуулад оюутанд хүргэх. За нэг ийм боломж байна. За дараагийнх нь бол одоо байгаа лекцийн материалаар за PPT байх юм бол магадгүй тэр маань олон зураг хүрэхтэй байх юм бол тэрийг PDF болгоод багасгаад за ингээд явуулчихна. Эннийхээ араас багш тухайн хичээлийг ярьсан яриагаа тусад нь voice хэлбэрээр мөн одоо явуулах юм боломжтой. За дараагийн нэг одоо хэлбэр бол хэрвээ та тухайн хичээлийг тэнхимийнхаа хэн нэгэн багштай хамтран заадаг, багаар заадаг, хамтлагаар ордог ийм хичээл байх юм бол хамтгийнхаа хэн нэгэн хүнтэй тодорхой сэдвээр хоорондоо харилцан яриа үүсгэж тэр яриагаа бичээд тэгээд оюутан руугаа явуулж болж байгаа. За тэгэхээр ийм 3 бас боломж байгаа гэж ингэж харж байгаа. За та бүхэнд баярлалаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.